За түрүү харин Гадмар сайд энэ Эрдэнэс тавталгын удирдлагатай холбоотой асуудал дээр ярьсан асуудлаар бас нэг саналаа илчих гэж бодоод энэ Монгол хүнлийн үнэлэмжийг сайн бодож явах бол бид нар чи одоо сүүлийн 20 жилд монголчууд өөр хүүхдээ гадаад дотоодын дээд сургуульд сургаж мэргэжил эзэмшүүлсэн. Бид одоо авилгалаас болоод энэ механикаар ингээд гадаадын мэргэжилтийг шүтдэг, дээр үед одоо социалистийн мөн зөвлөлтийн мэргэжлүүдийг шүтдэг байсантай адилхан ийм хандлага байж болохгүй. Бид одоо энэ авилгалын эсрэг энэ ёс зүйтэй байх одоо энэ соёлыг, орчныг, энэ процессыг бүрдүүлэхдээ бид анхаарах хэрэгтэй болохоос биш энэ авилгалаас болоод бид нар ингээд гадаадын мэргэжилтэн Монгол улсынхаа хийж чадах ажил дээр тавина гэдэг бол айгүй утгагүй асуудал гэж бодож байгаа. Ялангуяа нүүрсний урхаг ажиллах бид нар одоо гадаадын мэргэжилтэн ажиллана гэж бодож байгаа нь буруу л гэж бодож байна. За хоёрдугаар болохоор би энэ хөгжлийн төлөвлөгөө энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй бол ингээд танилцсан. За ер нь ингээд би бас энэ зээлийн хөв бууруулахын ажлын хэсгийн хяналтыг стратегийн хэрэгжлийг хянах ажлын хэсэгт ажиллаж байгаа ингээд харахаар ялтч байхгүй одоо инфляц ингээд дотоодын нөхцөлтөд бүтээгдэхүүн асуудлууд маань явсаар хагаад Монгол улсын энэ эдийн засгийн бүтцээр очиод байгаа. Тэгэхээр Монгол улсын өөрийнх нь одоо нөхцөл байдал одоо нөөц энэ хүчин зүйлийг хараад үзэхээр хамгийн оновчтой байж болох одоо манай Монгол улсын эдийн засгийн бүтц маань ямар юм бэ гэдэг дээр бид нэр бодлого гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Ялангуяа энэ дээр бол эдийн засгийн хөгжлийн яам ажиллах хэрэгтэй. За бид нар 5 жилийн дараа 10 жилийн дараа ямар болсон байх хэрэгтэй. За тэгвэл бидний энэ батлаад байгаа энэ хөгжлийн төлөвлөгөө маань жил жилдээ тэрэндээ яаж төгсөж байгаа юм бэ гэдэг ярьдаг байх хэрэгтэй байна. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам энэ талаараа анхаараарай гэж хэлмээр байгаа. За тэгээд энэ хөгжлийн төлөвлөгөөг харахаар 25 оны төсөвт суусан шинээр хэрэгжих байсан ажлууд маань дахиад 2026-нд дахиад цоошноор хийгдэх гэж байгаа юм шиг ингээд дахиад суугаа явж байна л да. Тэгэхээр энэ ажлууд одоо 2025 онд хийгдэхгүй гэж харж байгаа учраас ингэж төлөвлөгөөнд оруулаад байгаа мó гэдэг нэг ийм асуулт байна. За жишээ дурдах юм бол одоо баруун урт бичгтийн замын асуудал байна. Нэгдүгээр, хоёрдугаар асуулт маань юу вэ гэхээр энэ инновац захин бодлого харилцаа холбооны яамтай холбоотой 4.14.1.11 дээр ингээд олон салбарт хиймэл оюун ухаан их хөгжил дэвшил технологиг одоо 100 тэрбум төгрөгөөр 2026 онд ажил хийнэ гэд тэндээс 29 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн. Энэ одоо яг ямар ажил хийх гээд байна вэ? За эдийн засгийн хөгжлийн яам дээр болохоор үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 56 тэрбум төгрөгийн төсөв тавьж хагаад 16 тэрбум төгрөгөөр 2026 онд ажил хийнэ гэсэн байна. За шинжлэх ухаан технологи аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн үндэсний технологи дамжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 37 тэрбум төгрөг зарцуулнаа. Үүнээсээ бол одоо 7-ыг нь 2026 зарцуулна гэдэг. Энд одоо яг ямар ажлууд төлөвлөд байна вэ гэдэг нэг ийм асуулт байна. За ажлын хэсгийн 4 номерын микрофон дээрээс хариулъя. Микрофон ч асцсан шүү. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Баттохтой. За үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн тухайд шинжлэх ухааны технологийн тухай хуулиар шинээр улсын хэмжээний томоохон одоо аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх зохицуулалттай томьёологдсон байгаа. За тэгээ энэ хүрээндээ бол одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологи туршил төгсрүүлтийн судалгаанаас илүү одоо өргөн хүрээтэй судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхээр ингэж томьёолсон байгаамаа. За технологи дамжуулах хөтөлбөрийн тухайд одоо тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэдлэгийн эдийн засгийг эргэлтэнд оруулах, дотоодын инновац үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлэх замаар одоо эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. За технологи дамжуулах үндэсний хөтөлбөрийг бол бид нар боловсруулад энэ ондоо батлуулаад 26 оноос хэрэгжүүлэхээр байгаа. За тус хөтөлбөрийг одоо хэрэгжүүлснээр бол шинжлэх ухааны технологи болон аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их сургууль, аж үйлдвэр, хувийн хвшлийн хамтын ажиллагаанд суурилсан ийм технологи дамжуулах тогтолцоо бүрдэнэ гэж харж байгаа. За энэ хөтөлбөрөөр инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи нутагшуулж арилжаалах, за үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явцыг дэмжих ийм төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж
одоо төлөвлөж байгаамаа. За тэгээ. За Баатар хүү сайд нэмж хариулъя. Соронзон болд гишүүн маш чухал асуудлыг хөндөж байна. Хиймэл оюуны дэвшил бол хоёр зүйл дээр дэвшил авчирнаа. Нэгдүгээрт нь бол шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бол гаргана. Хоёрдугаарт одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмнэлтийг бий болгоно. Бүтээмжийг сайжруулах чиглэлд бол ажиллана. Тэгэхээр бид нар бол хиймэл оюуныг ямар салбарт Монгол улс хамгийн түрүүнд нэвтрүүлэх вэ гэдэг үндэсний стратегийг боловсруулаад дууссан. Удахгүй улсын хурлын гишүүдэд танилцуулна. Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд үтсийн хөрөнгө оруулалтуудыг хийх шаардлага үүссэн. Нэгдүгээр өндөр хүчин чадал бүхий, компьютер, тоног төхөөрөм, GPU бид нар одоо авч тийм одоо хиймэл оюуныг хөгжүүлж байгаа стартап, технологийн компаниуд дундаа хэрэглэх энэ боломжийг олгох хэрэгтэй байна. За мөн өгөгдлийг ангилах, бүтцтэй болгох, өгөгдлийг эргэлтэнд оруулахын тулд өгөгдөл Баатар хүү сайд нэмж минут өгье. өгөгдлийг хамгаалах, одоо мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлэх, тархмал дэд үтсийг бий болгох чиглэлд тодорхой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бол Монгол улс бэлтгэх шаардлагатай байна. Юу хэлэх гээд байна гэвэл хиймэл оюун гэдэг зүйлийг бий болгохын тулд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт Монгол улсад хязгаарлагдмал дутмаг байгаа учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг бид нэр хийнэ гэдгийг хариулъя. Баярлалаа. Соронзон болд гишүүн нэмж тодруулъя. Энэ нөгөө 25 оны төлөвлөгөө төсвүүдээр тусчаад 26 он дахиад шинээр тусч байгаа ажлууд чинь ямар ч тийм бэ? Яагаад тавьж байгаа юм бэ асуудаг шүү дээ. Тэгэхээр 25 онд огч хэрэгжихгүй гэсэн үг юм уу? Хэрвээ тийм бол 25 оны төлөвлөгөө төсвөөс хэдэн хувь нь 2026 он руу шилжинэ гэж тооцоолоод энэ ажлуудыг тусгаад байгаа юм бэ гэсэн. Тэгээ гол асуудал нь бичигтийн замын асуудал арсан шүү дээ. Баруурт бичигтийн замыг тавьсан. За 3 номерын энэ дээрээс ажлын хэсэг хариулъя. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Замтын өрийн амны бодлого төлөвлөлтийн ганц Бат 2. За баруун урд бичиг чиглэлийн хатан уучлалтай авцсан барих төсөл байгаа. Нийт төсөв бүртгэн бол 324 тэрбум төгрөгийн өртөгтэй 25 онд бол ажлыг эхлүүлэхээр явж байгаа зураг төсөлтэй барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. За бид нар бол 25 оны санхүүжилт 25 оны барилгын ажлын зорилт төвшин төсөл хэрэгцээх хугацааг үндэслээд 26 онд энэ ажлыг бас үргэлжлүүлэхээр тооцож байгаа. 26 онд нийтдээ 97 тэрбум төгрөг санхүүжих шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо бол яг барилгын ажил эхлээгүй байна. Сонгон шалгаруулалт хийгдэж явж байгаа. Тийм учраас энэ дахин төлөвлөсөн юм шиг харагдаж байгаа. За Гантүмэр сайд нэмэлт хариулт. За ер нь бол ийм шин төсвийн хууль хэрэгжиж эхэлсэн. Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Шинэ төсвийн хууль дээр бол 5 сарын 31-нд гэрээ хийгдээгүй төсөл хөтөлбөрийн санхүүжилт тухайн жилдээ бол гарахгүй гэж байна. Тийм учраас зарим нэг төслүүд маань энэ жил шалгарлаач гэсэн дараа жилээс санхүүжилт хийх ийм зүйл рүүгээ шилжих байх. Зүгээр асуудал бол одоо хуулиараас шалгаруулсан төсөл шалгаруулаад гэрээ хийсэн гэрээ дараа жил хүчинтэй юугүй юу гэдэг асуудал тавигдах байх. Тэгээ энэ дээрээ бол гаргалгаа гаргаад явах нь зөв л гэж харж байна. За түрүү харин Гантүмэр сайд энэ Эрдэнэс тавталгын удирдлагатай холбоотой асуудал дээр ярьсан асуудлаар бас нэг саналаа хэлчих гэж бодоод энэ Монгол хүндийн үнэлэмжийг сайн бодож явах бол бид нар чи одоо сүүлийн 20 жилд монголчууд өөр хүүхдээ гадаад дотоодын дээд сургуульд сургаж мэргэжил эзэмшүүлсэн. Бид одоо авилгалаас болоод энэ механикаар ингээд гадаадын мэргэжилтийг шүтдэг дээр үед одоо социалистийн мөн зөвлөлтийн мэргэжлүүдийг шүтдэгт байсантай адилхан ийм хандлага байж болохгүй. Бид одоо энэ авилгалын эсрэг энэ ёс зүйтэй байх одоо энэ соёлыг орчныг энэ процессыг нь бүрдүүлэхдээ бид анхаарах хэрэгтэй болохоос биш энэ авилгалаас болоод бид нар ингээ гадаадын мэргэжилтэн Монгол улсыгаа хийж чадах ажил дээр тавина гэдэг бол айгүй утгагүй асуудал гэж бодож байгаа. Ялангуяа нүүрсний урахыг ажиллах бид нар одоо гадаадын мэргэжилтэн ажиллуулна гэж бодож байгаа нь буруу л гэж бодож байна. За хоёрдугаар болохоор би энэ хөгжлийн төлөвлөгөө энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй бол ингээ танилцсан. За ер нь ингээ би бас энэ зээлийн хөв бууруулахын ажлын хэсгийн хяналтыг стратегийн хэрэгжлийг хянах ажлын хэсэгт ажиллаж байгаа ингээ харахаар ялтч байхгүй одоо инфляц ингээ дотоодын нөхцөлт гэдэг бүтээгдэхүүн асуудлууд маань явсаар хагаад Монгол улсын энэ эдийн засгийн бүтц дээр очиод байгаа. Тэгэхээр энэ 25 оны төлөвлөгөөний 25 оны 26 оны 27 оны 28 оны 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168
Тэгэхээр Монгол улсын өөрийнх нь одоо нөхцөл байдал одоо нөөц энэ хүчин зүйлийг хараад үзэхээр хамгийн оновчтой байж болох одоо манай Монгол улсын эдийн засгийн бүтц маань ямар юм бэ гэдэг дээр бид нэр бодлого гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Ялангуяа энэ дээр бол эдийн засгийн хөгжлийн яам ажиллах хэрэгтэй. За бид нар 5 жилийн дараа 10 жилийн дараа ямар болсон байх хэрэгтэй. За тэгвэл бидний энэ батлаад байгаа энэ хөгжлийн төлөвлөгөө маань жил жилдээ тэрэндээ яаж төгсөж байгаа юм бэ гэдэг ярьдаг байх хэрэгтэй байна. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам энэ талаараа анхаараарай гэж хэлмээр байгаа. За тэгээд энэ хөгжлийн төлөвлөгөөг харахаар 25 оны төсөвт суусан шинээр хэрэгжих байсан ажлууд маань дахиад 2026-нд дахиад цоошноор хийгдэх байгаа юм шиг ингээд дахиад суугаа явж байна л да. Тэгэхээр энэ ажлууд одоо 2025 онд хийгдэхгүй гэж харж байгаа учраас ингэж төлөвлөгөөндөө оруулаад байгаа мó гэдэг нэг ийм асуулт байна. За жишээ дурдах юм бол одоо баруун урт бичгтийн замын асуудал байна. Нэгдүгээр, хоёрдугаар асуулт маань юу вэ гэхээр энэ инновац захин бодлого харилцаа холбооны яамтай холбоотой 4.14.1.11 дээр ингээд олон салбарт хиймэл оюун ухаан их хөгжил дэвшил технологиг одоо 100 тэрбум төгрөгөөр 2026 онд ажил хийнэ гэд тэндээс 29 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн. Энэ одоо яг ямар ажил хийх гээд байна гэдэг. За эдийн засгийн хөгжлийн яам дээр болохоор бол үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 56 тэрбум төгрөгийн төсөв тавьж хагаад 16 тэрбум төгрөгөөр 2026 онд ажил хийнэ гэсэн байна. За шинжлэх ухаан технологи аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн үндэсний технологи дамжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 37 тэрбум төгрөг зарцуулнаа. Өмнөөсөө бол одоо 7-ыг нь 2026 зарцуулна гэдэг. Энд одоо яг ямар ажлууд төлөвлөлөд байна вэ гэдэг нэг ийм асуулт байна. За ажлын хэсгийн 4 номерын микрофон дээрээс хариулъя. Микрофон ч асцсан шүү. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Баттахтай. За үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн тухайд шинжлэх ухааны технологийн тухай хуулиар шинээр улсын хэмжээний томоохон одоо аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх зохицуулалттай томьёологдсон байгаа. За тэгээ энэ хүрээндээ бол одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологи туршил төвшрүүлтийн судалгаанаас илүү одоо өргөн хүрээтэй судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхээр ингэж томьёолсон байгаамаа. За технологи дамжуулах хөтөлбөрийн тухайд одоо тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэдлэгийн эдийн засгийг эргэлтэнд оруулах, дотоодын инновац үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлэх замаар одоо эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. За технологи дамжуулах үндэсний хөтөлбөрийг бол бид нар боловсруулад энэ ондоо батлуулаад 26 оноос хэрэгжүүлэхээр байгаа. За тус хөтөлбөрийг одоо хэрэгжүүлснээр бол шинжлэх ухааны технологи болон аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их сургууль, аж үйлдвэр, хувийн хвшлийн хамтын ажиллагаанд суурилсан ийм технологи дамжуулах тогтолцоо бүрдэнэ гэж харж байгаа. За энэ хөтөлбөрөөр инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи нотолшуулж арилжаалах, за үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явцыг дэмжих ийм төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж одоо төлөвлөж байгаамаа. За тий. За Баатар хүү сайд нэмж хариулъя. Соронзон болд гишүүн маш чухал асуудлыг хөндөж байна. Хиймэл оюуны дэвшил бол хоёр зүйл дээр дэвшил авчирнаа. Нэгдүгээрт нь бол шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бол гаргана. Хоёрдугаарт одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмнэлтийг бий болгоно. Бүтээмжийг сайжруулах чиглэлд бол ажиллана. Тэгэхээр бид нар бол хиймэл оюуныг ямар салбарт Монгол улс хамгийн түрүүнд нэвтрүүлэх вэ гэдэг үндэсний стратегийг боловсруулаад дууссан удахгүй улсын хурлын гишүүдэд танилцуулна. Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийх шаардлага үүссэн. Нэгдүгээрт өндөр хүчин чадал бүхий, компьютер, тоног төхөөрөм, GPU бид нар одоо авч тийм одоо хиймэл оюуныг хөгжүүлж байгаа стартап, технологийн компаниуд
дундаа хэрэглэх энэ боломжийг олгох хэрэгтэй байна. За мөн өгөгдлийг ангилах, бүтцтэй болгох, өгөгдлийг эргэлтэнд оруулахын тулд өгөгдөл Баатар сайдд нэмж минут өгье. өгөгдлийг хамгаалах, одоо мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлэх, тархмал дэд үтсийг бий болгох чиглэлд тодорхой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бол Монгол улс бэлтгэх шаардлагатай байна. Юу хэлэх гээд байна гэвэл хиймэл оюун гэдэг зүйлийг бий болгохын тулд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт Монгол улсад хязгаарлагдмал дутмаг байгаа учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг бид нэр хийнэ гэдгийг хариулъя. Баярлалаа. Соронзон болтгоч нэмж тодруулъя. Энэ нөгөө 25 оны төлөвлөгөө төсвүүдээр тусчаад 26 он дахиад шинээр тусч байгаа ажлууд чинь ямар ч юм бэ? Ягаад тавьж байгаа юм бэ асуудаг шүү дээ. Тэгэхээр 25 онд огт хэрэгжихгүй гэсэн үг юм уу? Хэрвээ тийм бол 25 оны төлөвлөгөө төсвөөс хэдэн хувь нь 2026 он руу шилжинэ гэж тооцоолоод энэ ажлуудыг тусгаад байгаа юм бэ гэсэн үг. Тэгээ гол асуудал одоо бичигтийн замын асуудал арсан шүү дээ. Баруурт бичигтийн замыг тавьсан. За 3 номерын энэ дээрээс ажлын хэсэг хариулъя. За Соронзон бол гишүүний асуултанд хариулъя. Зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн ганц Бат хоёр. За баруун урд бичих чиглэлийн хатан уучлалтай авцсан барих төсөл байгаа. Нийт төсөв төртгөн бол 324 тэрбум төгрөгийн өртөгтэй 25 онд бол ажлыг эхлүүлэхээр явж байгаа зураг төсөлтөй барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. За бид нар бол 25 оны санхүүжилт 25 оны барилгын ажлын зорилт төвшин төсөл хэрэгцээх хугацааг үндэслээд 26 онд энэ ажлыг бас үргэлжлүүлэхээр тооцож байгаа. 26 он нийтдээ 97 тэрбум төгрөг санхүүжих шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо бол яг барилгын ажил эхлэегүй байна. Сонгон шалгаруулалт хийгдэж явж байгаа. Тийм учраас энэ дахин төлөвлөсөн юм шиг харагдаж байгаа. За Гантүмэр сайд нэмэлт хариулт. За ер нь бол ийм шин төсвийн хууль хэрэгжиж эхэлсэн. Соронзон бол гишүүний асуултанд хариулъя. Шин төсвийн хууль дээр бол 5 сарын 31-нд гэрээ хийгдээгүй төсөл хөтөлбөрийн санхүүжилт тухайн жилдээ бол гарахгүй гэж байна. Тийм учраас зарим нэг төслүүд маань энэ жил шалгарлаач гэсэн дараа жилээс санхүүжилт хийх ийм зүйл рүүгээ шилжих байх. Зүгээр асуудал бол одоо хуулиараас шалгаруулсан төсөл шалгаруулаад гэрээ хийсэн гэрээ дараа жил хүчинтэй юугүй юу гэдэг асуудал тавигдах байх. Тэгээ энэ дээрээ бол гаргалгаа гаргаад явах нь зөв л гэж харж байна.